Тэрэ сайн байцгаана уу? Энэ удаагийн дугаараар та бүхэндээ хөгшөлтгүй хүний онцлог ялгааны талаар мэрэгчлэний өгсөн зөвлөгөө хуваалцж байна. Хүн бүр залуу насаа хадгалж хөгшрөхөөс зайлсхийхийг хүсдэг. Хөгшрөлтийн шалтгааныг ойлгох нь таны наснаас залуу байхын тулд юу хийж болохыг ойлгоход туслана. Гадаа төрхийг голчлон царайгаар нь үнэлдэгч нүүрний нас нь бие махбодын залуу байдалтай холбоотой гэж үзсэн судалгаа байдаг. Нүүр царай нь биеийн нэг хэсэг тул нүүрний төрх нь биеийн дотоод өөрчлөлтийг тусгаж биологийн настай холбоотой байж болохыг ойлгож болно. Японы нэрт эмч Харвардын профессор Хидеюки Негорогийн бичсэн ядарсан айсанд хүрсэн эмэгтэйчүүдэд зориулсан гадаад төрх бие махбод сэтгэл зүгээ өдөр бүр залуужуулдаг хүмүүсийн зуршил хэмээх алдартай номын талаар хуваалцъя. Залуучны тулд маш их мөнгө, үнэтэй эм тариа, эсвэл хэцүү олон шатлалд арчилгаа хэрэггүй. Зөвхөн биеийн дотоод цагийг зөв ашиглах өдөр тутмын жижиг дадал нууц нь байдаг гэж үздэг. Энэхүү ном нь анх Япон улсад ядарсан орчин үеийн эмэгтэйчүүдэд зориулв гэсэн тодтголтойгоор хэвлэгдэн гарч байсан ч эрүүл залуу хിവэрэ байхыг хүссэн хэн бүхэн тохиромжтой шинжлэх ухааны үндэслэлтэй практик зөвлөмжүүдийг багтаасан бүтээл юм. Японы алдартай эмч Хидеюки Негоро өөрийн бүтээлдээ өдөр бүр дотроосоо залууждаг хүмүүсийн нууц нь ердөө биеийн биологийн цагтаагаа зогтсон дөрвөн жижиг зуршил байдаг гэдгийг баталжээ. Зохиолч Хидеюки Негоро нь Харвард болон Сорбонны их сургуулийн зочин профессороор ажилладаг анагаах ухааны дэлхийн түвшний мэргэжилтэн тул элдв үнэтэй эм тариа гоо сайхны мясцалсад гэхээс илүүтэй хүний биеийн унган чадвар, биологийн системийг идэвхжүүлэх замаар залуужих аргыг санал болгодог. Үүнд зөвхөн өдөр тутмын зуршлаа өөрчлөгдөл хангалттай гэж үздэг. Үүнд нэгдүгээр зуршил хөнгөн хөдөлгөөн ба суниалт. Хүний биеийн дотоод цагийг байгалийн хэмнэлтэд тааруулах нь эсийг залуужуулах үндэс болно. Өглөө өдөр оройн амьдралын хэмнэлийг зөв зохицуулснаар гормоны ялгарлыг дээд зэгт нь хүргэх. Зохиолчийн хэлснээр өглөөс сэрмэгцээ орондоо хийх хамгийн анхны залуужуулах дадал бол биеэ сунааж гүнзгий амьсгал авах юм. Шөнө унтах үед хялгсан судаснууд нарийссан байдаг тул сэрмэгцээ хөнгөн суних нь цусыг биеийн зах хязгаар арсны эсүүд рүү маш хурдан шахаж судасны ханыг залуужуулдаг. Хүн хялгсан судаснасаа эхэлж хөгшөрдөг. Эдгээр бичил судасуудыг эрүүл байлгаснаар эс бүрт хүчил төрөгч шим тижэл хүрч арьс болон эрхтнүүд залууждаг. Энэ нь өглөө хавантаас ирэхээс сэргийлж арьсыг шууд гэрэлтүүлдэг хамгийн амархан дадал юм. 60 нас хүрэхэд хүмүүс хялгсан судасныхаа ойролцоогоор 40%-ийг алддаг. Цусны урсгалын энэхүү дутагдал нь арьсыг хуурайшуулж үрчлээ унжилт үүсгдэг бөгөөд тархины манан үүсгдэг. Өглөө сэрмэгцээ эсвэл орой амархаас өмнө номын хавцас дээрх зураг шиг гараа дээш нь салавчлан сунгаж гүн амьсгал аван биеэ дээд зэгт нь хүртэл сунаагаарай. Энэ шүнжин бөглөрсөн бичил хялгсан судасуудыг нээж цусны эргэлтийг шууд эцэгжүүлдэг. Хоёрдугаар зуршил өглөөний нарны гэрлээр мелатониныг удирдах. Шөнийн гүн нойр эсийн залуужилтыг хариуцдаг мелатонин даавар нь өглөө таны нүдэнд нарны гэрэл туснаас яг 15 цагийн дараа ялгарч эхэлдэг биологийн цагтай. Та өглөөс ирээд 5 минутын дотор цонхоор харах эсвэл гадаа гарч нарны байгалийн гэрлийг нүдэрээ мэдрэх ёстой. Энэ тархины залуужуулагч гормоны циклийг яг цагт нь эхлүүлж өдрийн турш ядаргаа арилгах суурь болно. Ус унах, шингэрэх, арьс үрчийнх нь ихэвчлэн нойрны дутагдлаас болдог. Залуужуулагч дааврууд хамгийн ихээр ялгардаг шөнийн цагт гүн нойрсох зуршилтай болох хэрэгтэй. 3 дугаар зуршил сэтгэл зүйн амралт. Өдрийн 13-аас 15 цагийн хооронд хүний биеийн температур бага зэрэг буурч тархины бүтэмж ундаг байгалийн зүй тогтолтой. Профессор Негоро өдөөс хойш заавал 20 минут нүдэн айнаад хөнгөн дуг хийхийг эсвэл зүгээр суугаад амрахыг зөвлөдөг.
Энэхүү богино хугацааны амралт нь шөнийн 2 цаг унтсантаа тэнцэх хэмжээний эрч хүчийг тархинд өгч стрессийн даавар кортизолыг шууд тэнцвэржүүлдэг байна. Үдээс хойш тархиа ингэж амраадаг хүний арьсанд эрт үрчлээ суух үйл явц 30% буурдаг болохыг тэрээр онцолжээ. Урам зориггүй болох залхуурах зэрэг нь сэтгэл зүйн биш харин биеийн гормон хөшөрч байгаагийн илрэл гэдгийг ухаарах. Өдөрт 5 минут талархал бодох, сэтгэлээ тайван байлгах зан үйлийг хэвшүүлэх хэрэгтэй. 4-р журшил. Оройн хоолны дүрм. Хүний биеийн дотоод эрхтэн шүн хоол боловсруулах ажилд бүх энерги зарцуулбал арьсыг шинчлэх, хорт бодисыг гадагшуулах ажилдаа цаг гаргаж чаддаггүй. Оройн хоолоо унтахаас заавал 3 цагийн өмнө эзэж дуусгах хэрэгтэй. Ходоод хоосон байх үед бие залуужуулах горин буюу эсийн засварын ажлаа цаадгүй хийдэг. Хэрвээ унтахаас өмнө юм идвэл биеийн бүх цус ходоодонд хуримтлагдаж шөнийн турш залуужих дааврууд ажиллаж чадахгүй тул та өглөө нь маш их ядарсан, арьсад нь хөгшөрсөн мэт сэрэх гол шалтгаан болдог байна. Цусны сахарыг огцом өсгөдөг чихэрлэг зүйл болон боловсруулсан нүрс уснаас татгалзах хэрэгтэй. Алгасан судасны ханыг бэхжүүлж арьсны өнгийг сэргээдэг антиоксидантаар баялаг хүнс, ногоон цаг тогтмол хэрэглэх. Бид хөгшрөх тусам хөгшрөлийн шинж тэмдгүүдийг улам бүр анзаарах хандлагатай байдаг. Бид хөгшрөх тусам биеийн янз бүрийн хэсэгт хөгшрөлийн шинж тэмдэг илэрч эхэлдэг. Японы гоо сайхны мэс заслын эмчийн тайлбарласнаар хөгшрөлтийг хурцсгадаг шалтгаануудыг авч үзье. Үүнд нэгдүгээрт нь тамхи татах. Хурдан хөгшрөлтийн хамгийн тодорхой шалтгаан бол тамхи татах явдал юм. Тамхи татах нь цусны урсгалыг муутгаж, идэвхтэй хүчил төрөгчийн төрлийг нэмэгдүүлж, хөгшрөлтийг мэдгцүүц хурцсгадаг. Тамхи татах нь хорт хавдар уушгины өвчний эрсдлийг эрс нэмэгдүүлдэг. Мөн зүрхний өвчин, цус харуулт болон бусад янз бүрийн өвчний их үүсвэр болдог. Хоёрдугаарт нь согтууруулах ундааны хэрэглээ багасгах. Архины өндөр хэрэглээ нь хөгшрөлтийг хурцсгадаг. Дунд зэргийн архины хэрэглээ хүлээн зөвшөөрөхгүйс байж болох ч удаан хугацаанд хит их хэрэглэх нь илгийг гэмтээж, мэдэрс, булчингийн эмгэг зэрэг янз бүрийн өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг. Гуравдугаарт нь таргалалт. Таргалтаас болж бэлхүүсний хэмжээ том байх тусам хөгшрөлийн үйл явц хурдан явагддаг гэсэн нотлохоо байдаг. Өмнө нь энэ нь түгээмэл байгаагүй ч өнөө үед эрүүл мэндийн үзлэгт бэлхүүсний хэмжээг хэмжиж стерол өөх болон таргалалтын бусад шинж тэмдгийг шалгах зэрэг орно. Мэдээж хэрэг таргалт нь чихрийн шижин, цусны даралт ихсэх, липидийн дутагдал зэрэг амьдралын хэм маягтай холбоотой өвчний гол шалтгаан болдог. Дөрөвдүгээрт нь дасгал хөдөлгөөний дутагдал. Дасгал хөдөлгөөний дутагдалд нь таны үндсэн бодисын солилцооны түвшин бууруулж таргалтанд өртөмтгий болгодог. Түүгээр зогсохгүй булчингийн масс болон цусны урсгалыг бууруулж хөгшрөлтийг хурцсгадаг. Олон хүний мэддэг өөр нэг хүчин зүйл бол теломер юм. Судалгаагаар эсийн хуваагдлыг хяндаг теломерүүд дасгал хөдөлгөөний дутагдaltaй үед богиносдог болохыг харуулдаг. Теломерүүд богиносоход эсийн хуваагдал зогсож хөгшрөлтөнд хүргэдэг. 5-дугаарт нь нойр дутуу байдал. Нойр нь бие махбод болон оюун ухаанд амарч сэргэх боломжийг олгодог боловч хэрвээ та хангалттай унтаж амрахгүй бол өслийн дааврын ялгарлалтыг бууруулж бодисын солилцоог удаашруулж хөгшрөлтөнд нөлөөлдөг. 6-дугаарт нь стресс. Стресс мэдрэх үед стероид даавар зэрэг стрессийн даавар ялгардаг. Стероидууд нь дархлааны системийг сулруулж, уургийг задалж, булчин ясны массыг бууруулдаг. Стресс нь хөгшрөлийн чухал хүчин зүйл тул стресст өртөмтгий хүмүүс хурдан хөгшрөх магадлалтай байдаг. Анхааран сонссон та бүхэндээ баярлалаа.